хөгжлээ гэж дахиад эхнээс эхэлж байгаа. Октавийн эвдэр чиглээгээд нэг үг байгаа шүү. Нэг үгийг хоёр бод утга автагддаг. Энэ бол ерөөсөө энэ бол ер нь бол юу гэдэг юм одоо намайг энийг гаргахаас өмнө бол ийм бол их түгээмэл байсан. Зөвхөн энд биш Казахстанных ч гэсэн. Тэгэхээр нөгөө өвгөний шүлгийн онцлогтой тулгуурлаагүй тэд нар юун дээр нөгөө хөгжмийн бас нэг дан хөгжмийн өөрийн аялалтай тулгуурлах учраас ингэж эвдэгдээ тэрэн дээр жишээ тэн дээр тоникер дууссан байх жишээтэй байгаа шүү. Тэгвэл энд дуусчлаа фраз ингэж үздэг. Үнэн хэрэгтэй фразын дууслаад чихлээ гэдэг үг нь байхгүй болчихлоо шүү. Гэх мэт ийм бол маш их түгээмэлээс тэгэхээр бид нар бол энийг бол ерөөсөө казахны шүлгийн онцлогийг судалж тэрний үндсэндээ нийцүүлж хийх ёстой гэсэн юм л юугаар би судалгаа хийсэн юм да товчхноор. Одоо их жишээ номер 9 гэдээс тэрийг гаргаж чараа даа. Тэгэхээр яаж таагтлах вэ гэхээр таагт хоорондын заа бидний хувьд ардын таагт гэж нэрлэдэг утга бүхий хөгжимд яруу найргийн фраза. Энэ нь тухайлбал 3 бунакаас бүрдсэн бүтцтэй 11 үеийг дуулах үед тэр саяны тэр 11-ийг 2 эсвэл 3 аль эсвэл нэгдмэл утга бүхий бүлэг байдагтай холбоотой гарсан уу? Ийш гарч ирсэн шүү дээ. Тэгвэл энэ яаж хуваагдаж ирэх вэ? Хараа 3 бунак байгаа шүү. Тэр хоёр энэ хоёр стилийг нэгж байгаа байхгүй. Энэ дээр дуртай. Тэгвэл долоодоо нэг хоёр физик юм тавьчих чам. Тэгэхээр тактууд нь жишээлбэл ингэж тавьчихлаа. Зааг үү. Энэ бол нөгөө хувилбарын асуулт энэ хоёр физикээр заагдсан хоёр бунакаас үүсдэг юм. Тэгвэл энэ бол хараа 4 1 5 3 1 5 4 1 5 тэгээд 3 хэсгээр 3 бунакаас бүрдээд за энэ 3 дээр 4 ерөөсөө казахын дуунуудад ийм л хоёр юм дээр байсан. Тийм хоёр холилдохгүйтэй нэг л дугаар 4 3 4 4 3 4 гэж байгаа. Тэгвэл нийт хэсэг нь энэ мөрөөр энэ мөрөнд явсаар байгаа чинь констрактор хоёр мөр тэгээд батг болж явж. Тэгэхээр энэ дандаа татчих яв. Аюул дараагийн дууны хувилбарын шүлгийн ритм нь 3-ын нэг нь 4. Энэ ч яг гоо хэрвээ энэ хоёр заасан бол 3 тусдаа байгаа сүүлийн 4 нэг хоёр нэгдэж стилээ гаргаж байгаа. Энэ миний ялгаагүй бас ингэж заадаг. Эсвэл ерөөсөө хоорондоо заахгүй нэрт явдаг. Ийм 3 янзын дээр боогдож байгаа юм да. Энэ дээр үндэслэж бид нөө дуунуудаа анализ хийсэн байна. За эдгээрийн заах зохицуул нь тэр таактны зураас тодорхой юм гэсэн. Тэрүүгээр нь заагдаг. За дууны жишээг бол тогтлох үед бол хэмнэл зүй тогтлыг харгалзан үзэх ёстой. Энэ бол хөгжим чимэгтэй бүгдээр мэднэ. Жишээд аюулгууны аль нэг хэсэгт байгаа нэлээд дуртавтар хэмнэлийн зогсоол байж болно. Паузууд байдаг. Эсвэл харьцангуй төгс агшнууд. Ерөөсөө одоо бид нар анализыг тэгж зааж байгаа. Дандаа цэзүүрийг яаж тодорхойлох вэ гэдэг паузаар тийм үү? Төгсөж байгаа тэр тоникоор нь бол эсвэл урт байж ритмийг зогсож байгаа байдлаар эсвэл өөр регистрт давтагдж байгаагаа гэж бид нар анализ. Энийг бол авч үзэн шүү дээ. Энэ дээр бол мэдээ тэгжээ тэрний үндсэн дээр тэр шүлгийн онцлогтой зохицож ингэж хуваагдж байгаа. За дээр хэлсэнтэй холбоотойгоор хавькын нэмэгдэлийг судалгаанд ашиглан анализ хийхэд нэг бүр болох үүднээс шинэ аргад нийцүүлэн бүх дуугийн шинжилэн таакталсан би өөрөө 300 гаруй дуу байсан юм бол. За Андрей Спасск, Левшин, Алтан сайрын Маковецкий, Кродиков, Дивай, Кисляков, Арганбаев зэрэг Орос ба Казахстаны эрдэмтдийн угсааны зүүн бүтээл тулгуур бичгүүд миний хувьд үнэтэй ном байсан. Судалгааны явцад өөрийн боловсруулсан материалыг өөрөө бүтээ заангуул ёс заншил байгаа шүү дээ. Монголын казахуудыг цуглуулж бүтээсэн. Материалыг бол эдгээр бүтээлтэй харьцуулж ялгаа онцлогийг тодруулах боломжийг олгосон. За Казахстаны ардын дуу, хөгжим, фольклорыг янз бүрийн талаас судлаж үнэтэй хүн нэмэр оруулсан олон судлаачдын бүтээлүүд миний диссертацийн аргузан суурь болсныг бол хэлэх ёстой. Тэр дундаас миний судалгааны ажлын удирдагч байсан Хайруулах Жусвасыг онцлон дурдах ёстой. Багш маань Казахын ардын ард түмний дууны соёлыг судлах шинэ арга зүйг нэвтрүүлсэн.
Миний диссертацийн ажлын онлын хэсэг энэхүү арга зүй олон талаараа тусгалаа олсон байдаг бөгөөд түүнийг би өөрийнхөө хэмжээнд нэлээд хөгжүүлж баяжуулсан. За манай багш өөр яхаа энэ ташрамд хэлэхэд бол нас орсон. Тийм учраас миний одоо хамгаалтай ажил жоохон хоошин сунжирсан. Гэдэг нас ороод ерөнхийдөө энэ онлын асуудлыг анх дэвшүүлж исэн хүн байгаа. Тэгээд эцсээ бол боловсруулж чадаагүй нас орсон. Тэгээд ямар ч гэсэн би өөрийнхөө хэмжээнд энэ бүгдийг боловсруулж гаргаж тэрнээс бол жоохон их хүндрэлтэй байсан. Яагаад үл шинийн байсан, багш нь өнгөрцөн байсан гэх мэтлэн яагаад үл тэр хүний би диссертацид бичсэн ер нь бол тэр хүний юм. Тэр хүний бид ингэж явсан гэсэн талаас нь би бол зориуд энэ зарим нь бол нэмж зориуд хийж байсан. Ер нь тэгч ёстой тэр багшийн үеинд би энэ ажлуудыг бол ямар ч үсэн их хэсэг хийсэн байсан боловч одоо гинт нас орсон хавтраар тэгээд би бол судалгааны жоохон хойшлогдоод орж ирсэн юм аа. За энэ хүү системээр тармаг, хостармаг, за тармаг гэдэг шүлгийн мөр одоо тэр дөрүүдээр нэмэх 4. За хостармаг гэхээр одоо тэр 2-ыг хэлнэ. Дөрүүдээр нэмэх 4 дахиад 2 мөрийг хэлж байгаа. Өөрөөр осоор полустрафа гэдэг. Шумаг гэдэг одоо бадаг та бүхэн. Чи 4 мөр болоод ирэхээр бадаг. Энэ бол страфа. Яг тэр төвшингээр явж таа. Тэгээд өшөө энэ дуунууд чинь дахилтгүй бас байгаа ш. Тэм учраас дахилтаа шумаг, дахилтаа хостармаг энэ одоо төвшөнд бол анализүүдийг дандаа хийсэн байна. Тэгээд төвшинээр багаас нь томор хандлагаар тэгээд нийт дууны бүтэц хэлбэр хив шинжийг бол тодорхойлсон юм. За түүнээс гадна дахилтаа хаалттай болон нээлттэй хостармагын ялгаа ба онцлогийг тодорхойлсон. Мөн түүнчлэн дотоод бүтцээрээ янз бүрийн хив шинжтэй болон дотроо заалгдан хуваагддаг бүтцтэй 11 үе дууны аялгын бүтцийн талаас судалсан. Одоо энэ тэр ихнийх нь 2 хуваагдлаа тэр 3 хуваагдлаа 1 хуваагдаад 2 хэсгээс 2 хуваагдаад 1 хуваагдаа энийг хэлж байгаа. За угсаатны зүйн онцлогийг наривчлан судалснаар ерөнхий дэвсгэрийн тодорхой болгосон төдийгүй үндэсний сэтгэл зүй ёс суртахууны онцлог шинжийг тодруулж гаргасан. Түүнээс гадна ингэж олон талаас авч үзэх нь нутгийн онцлог шинжийг тодорхойлно. Хашилтан дотор ерөнхий үндэстэн, ерөнхий казак гэдэг ойлголтыг үүсгэдэг Казахстантай харьцуулах нь ирээдүйн хөгжлийг урьдчилан дүгнэхэд боломж олгосон юм аа. Ингээд диссертацийн ажлын шинэлэг тал нь анх удаа шинжлэх ухааны үндсэн дээр Монголын казакуудын дууны соёлыг судалсан доршно. Үүний зэрэгцээ ардын дууны хөгжлийг задлан шинжилэхэд казахын шүлгийн бунакийн системээр хэрэгждэг шинэ арга хэрэгэлсэн явдал юм. Сонгон авсан аргын тусламжтайгаар тармаг, хостармаг, шумаг зэрэг томоохон төвшид бүхэл боломжийг харуулах гэж оролцсон. Энийг хэлж байгаа төвшин гэж. За хөгжмийн фольклорыг этнографта түүний оршин тогтнох үе шатуудаа салшгүй холбоотойгоор судлах зорилготой уялдаж диссертацийн ажил нь удирдахад 2 бүлэг дүгнэлт гэсэн хэсгээс бүрдсэн. 1-р бүлгийн уншил хэсэг Монголын казакуудын нүүрж ирсэн түүхэн ба нийгэм улс төрийн нөхцөл байдлын тухай өгсөн. Мөн түүнчлэн тухайн хэсэг орчин үеийн ахуй нөхцөл өөрийн уул мөрөө үлдээсэн казакуудын нүүдлийн амьдралын онцлогийг харуулсан. Нүүдлийн аж ахуйн хэв шинжтэй холбоотойгоор амьдралын бүх үйл ажиллагаа өнөөдөр хүртэл хадгалаастай үлдсэн байдаг. Чухамгүй ийм амьд уламжлал зан үйлийн орчин тойронд өөрмөц дөө хөгжим пүй төрөн гарсан байна. Пүй гэж ерөөсөө одоо коовс доомбол зориулсан дан хөгжмийн зохиолыг нэрлэдэг. Жишээд бид нар чинь татлага ба шүү дээ. Татлага бол морин хурд зориулсан дан хөгжим шүү дээ. Тэрэн шиг нэртэй. Тэр доомбол коовсын тоглолт төр зохиолыг пүй гэж нэрлэдэг. За 1-р бүлгийн үндсэн материал нь Монголын казакуудын гэр бүл аж байдлын зан үйлийн уламжлал, ёс заншлын үүссэн онцлогуудыг илэрхийлэн харуулах, дууны төрөл зүйлийг ардын сэтгэл зүйтэй нягт холбон илэрхийлэх, хүн төрхөөс аваад ертөнцийн мөн бусыг үзүүлэх хүртэл дагалддаг дууны үүсэл хөгжлийн замыг харуулах зэргийг зорьсон. Түүнээс гадна хөгжим угсаатны зүүн үйл явцын дараалыг тодорхойлох, өмнөх бусдын судалгаануудад хамгийн ерөнхий шинжээр тусгагдсан зан үйлийн үе шат үзэгдлийг наривчлан тодруулах оролдлогыг хэрэгжүүлсэн.
Хоёрдугаар бүлэг нь Монголын казакын ардын дууны хөгжим